20 дугаар бодлогын хувьд тийш өнцгтийн уртыг 40% хэсгэж өргөнийг 20% багасгах гэсэн. За тэгэхээр бидний хувьд тийш өнцгтийн урт өргөн гэдэг зүйл байх нь талбай хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн. Тэгэхээр бид нэр талбайг тооцох шаардлагатай. За тэгэхээр бол би өмнөх бодлогон дээр тайлбарласан шиг энэ дурын тоонуудыг болохоор сонгоод авчи. Тэгэхээр би уртыг 100 см гэж үзээд өрөөнийг 10 см гээ үзчихье. Яагаад тэгэхээр 100 хуваагдаад илүү хялбархан байх үүднээс энэ тоонуудыг сонгож авлаа. Тэгхийн бол бидний талбай бол 1000 см квадрат болж таарна. За тэгсэн чинь уртыг 40% өсгөнө гэдэг нь 100 см-ийн 1% нь нэгтэй тэнцүү. Тэгэхээр 40% бол 40-тэй тэнцүү. Тэгэхээр тэр 40-өөр ихсгэнэ гэдэг нь бид нар 100 дээрээ 40-ыг нэмээд 140 см болно. За 10 см-ийн маань 1 хувь бол тэг 11. За тэг 11-ийг 20% гэхэр чинь биднэрт 2 болж таарна. Тэгэхээр 2-оор багасгана гэдэг бол 10 байсан зүйл 2-оор багасгаад 8 см болно. За энэ үед бол бидний талбай 1120 см квадрат болно. Тэгвэл талбай хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ингээд хариултуудыг харах юм бол дандаа тэдэн хувиар ихснэ гэсэн хариулт байгаа учраас бид нэр хувиар хариултаа гаргах юм байна. Тэгэхээр 1000 байсан зүйл бол анхны маань 100% байсан. Тэгэхээр би 1000-аас 1%-ийг тооцож болох юм бол 1000-ыг 100-д хуваачи гэх юм бол бидний хувьд 10 бол 1%-тай тэнцүү болж таарна. Тэгвэл 1120 бол өөрөө хэдэн хувь юм бэ гэдгийг олохын тулд 1120-ыг 10-т хуваахаар 112% болж байна. Тэгэхээр 100% байсан зүйл 112% болсон учраас бид нар хэдэн хувиар ихснээ олохын тулд зөрүүг нь олж таарна. Тэгэхээр 12%-аар ихссэн буюу бидний хариулт B хариулт bijээ гэсэн.